За намайг Лаажи багтаа амар сургууль гэдгээ. Би боловсролын байгууллагад 26 жил ажилласан. Энэ цэцэрлэгтээ болохоор 2009 оноос одоо хүртэл багшийн туслагаар ажиллаж байна. Дөрвөн анги одоо 5 дахь ангиа төгсөх гээд байж байна. Би өглөө яг 8 цаг гэхэд юм ирчдэг. Ирээл хүүхдүүд авах бэлтгэл ажлаа хийгээл байж байгаа. Хүүхдүүд ер нь нөгөө ах эгч нартайгаа 8 цагаас шууд явцдаг. Ах эгч нарын хөргөчтэй хүүхдийн хүргээд ирдэг дүүгээ. Тэгэж ер нь эхний хүүхд бол 8 хэд хүрээд ирдэг. Тийм болохоор зэрэг багш нар бол ер нь 8 цаг гэхэд ирсэн анги танхимаа бэлдээд хүүхдтэй хүлээж авах ажилд орсон тэгээд бичдэг. Тэгэл үйл ажиллагаа сургалтын хөтөлбөр маань энэ жил шинжлэгдсэн. Тэгээд шинжлэгдсэн сургалтын хөтөлбөрийн дагуу 9 сарын 1-ээс хойш өглөө 8:30-аас оройн 18 цаг хүртэл тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байгаа хоёр багш хамтраад. Тэгээ энэ үйл ажиллагаа маань хүүхдүүд ер нь хүүхдүүдээ бид нар чиглүүлж өгөөд хүүхдүүд маань өөрөө өөрснөө хөгжүүлээд тоглоомын аргаар тэгээд хөгжөөд тэгээд явчихдаг байгаа. Юу хийдэм нөх вэ? Ийм урт хөлтэй юм уу? Ийм өндөр хүн ийсэн шүү дээ минь тий. Энэ олон үйлдэл тоглоомор ингээд нүдний шил хийгээд зурцсан. Гоё юм байна тий. За гэгэнэ юу хийж байна? За минь охин тэгээд амгалаа өөрөө юм аяга тоглоор найзууд нь гоё нүдний шил хийгээд зурцсан байна. За тэгээд дуу шүлэг үлгэрээ ингээ ярих бид нар ч одоо яаж чаддаг болсон байгаа учраас өөрийгөө илэрхийлж сайн чаддаг болсон байх ёстой. 4 настай хүүхдүүд нь болохоор зурлаг зурах өөрснийхөө нөгөө гадуур зугааллаа гэхэд зугаалж гарсан гадаа юу харсан цэцэрлэгтэй эрэхтэй юу харсан замднууд тохиолдсон зургаа өөрийнхөө илэрхийлж зурах, гэр бүлээ зурах, өдөө амарсан тухайгаа зурах, мөн үлгэрийг өөрөө ярьчих анги дээр найзуудтайгаа дистараллаараа зогсоод бийцчих, дистараллаараа зогсоод шүдээ угаах, багшийн тусламж өгөхөөр жижүүрээ хийх, хүнжил гудсаа зөөгөөд өгөх, дандаа тийм өөрөө өөртөө үршлэх тийм хөдөлмөрийг бас дадал хөвшил болгож сурцсан байх ёстой гэж боддог. Нямбай эмх цэгцтэй бас байх ёстой гэдгийг ер нь сургадаг. 5 настай хүүхэд болохоор ер нь сургуультай бэлтгэгддэг болохоор тоогоо сайн сурах. Одоо 1-ээс 10 хүртлээр тоогоо тоолоод сурах, нүдлэх, дистараллын дагуу тоогоо уруудуулаад тоолох. Тэгээд бас дүрс, өнгө бүгдийг мэдсэн байх ёстой. Ингээд цэцэрлэг дээр хичнээн дадал хөвшил суулгах гэж бид нар ингээд ажиллаж байгаа ч гэсэн гэртэн очиод тэр дадал хөвшил үйлийг давтаж ингэж явуулж байнга тэгж дадал хөвшлөнд тогтоохтаас нь ажиллахгүй бол хүүхэд зүгээр зөвхөн цэцэрлэг дээр ирээд цэцэрлэг дээр нэг 8 цаг болчоо явхад 8-аас 9 цаг болчоод явхад тэр хугацаанд буцаад гэртээ тэр дадал хөвшлтийн дагуу байдлаж ядчил хувцсыг зөв өргүүлэх, шүдийн зөв угаалгах, гарын тогтсон тухай бүртэн угаалгах, суулгах, сургах, зураг зуруулах энэ талаас ингэж ер нь тогтмол эцэг эхчүүд гэсэн ажиллаж явахгүй бол хүүхдэд юм амархан дадал хөвшил байхгүй болов гэж боддгийг. Тийм болохоор манай эцэг эхчүүд гэсэн ер нь айгүй хүүхдтэйгээ харьцаж багш нартайгаа ч гэсэн ойр дотн байхыг ер нь ойлгоцож явдаг. За гэгэнэ хэдэн шүрээ хэлж байна? 2 дахь шүрээ. Миний охин. За толд 1 5 шүр. За сондор хэдэн шүр хэлсэн? 1 2 шүр. Одоо 3 дахь хэлэх гэж байна уу? За мөх гэрэл хэдэн шүр хэлэх гэж байна нөхөө? 3 шүр. Ямар мөхтэй шүр хэлсэн мөх гэрлээ? 2 шүр. Сайн байна. За бат өргөл хэдэн шүр хэлэх гэж байна? 4 сайн байна. Хин чи идэж авсан чи зөндөө шүрэлцсэн шүү. Идэж авсан хэдэн шүрэлцсэн байна? Тоолдоо. 2 тоол. 3 6 чанга 8 шүрэлцсэн байна шүү дээ. За сайн байна. Ямар өнгөтэй шүрэлцэж байгаа та нар? Гэгэнд ямар өнгөтэй шүрэн? Өнгө нь Хөөх улаан 2 өнгийн шүр байгаа юм шүү дээ. Танаа шүрийн. Сайн байна. Амаргаа 7 шүр хэлсэн байна. Сондор одоо эдэг шүр хэлж байгаа. 4 одоо 5 дахь хэлж байгаа юм байна, тийм ээ. За сайн байна.
За ингээд манай цэцэрлэг шинжилсэн хөтөлбөрийн дагуу өдрийн дэглэмийн дагуу хүүхдүүдээ өглөө 8 цагаас 18 цаг хүртэл тасралтгүй үйл ажиллагаа явуулж хүүхдүүдэд хөгжүүлж байгаа. Манай цэцэрлэг 2022 онд энэ барилгатаа нүүж ирсэн. Хэдийгээр барилга маань стандартын бусч гэсэн хүүхдүүдээ хөгжүүлэхийн тулд нөөц бололцоогоо ашиглаад хүүхдүүдэд хөгжүүлж байгаа. Одоо тэгээ удахгүй шинэ барилга маань ашиглалтанд орох баха. За ингээд ер нь Монголын бүх нийт багш нарын баярын биендийг хүргье, сайхан барилцаагаарай. Бидний ажил бол өглөөнөөс орой авах болтол тасралтгүй үйл ажиллагаа явуулдгаар их онцлогтой юм аа.